манай Монгол улс маань одоо аж үйл төрлөхгүй зөвхөн гаднаас ингэ зээл авч ижил одоо нэг амьд торгоодог ийм эдийн засгийн бүтцтэй болчлоо ерөөсөө. Шахаад оруулчлаа тийм. Одоо ерөөсөө засгийн газар солигдоод улсын хурал солигдоод хамгийн түрүүнд хийдэг ажил нь тэгэл гадаадаас мөнгө зээлэх. Тэгээ авдаг зээлийн хэмжээ нь улам бүр өсөд идэг. Одоо дандаа тэрбумаар яригдаад эхэлж байгаа шүү. Одоо ингээ 30 тэрбум долларын өрөнд орцсон байна гэж байна. Одоо энэ маягаар явах бол 100 тэрбум долларт хүрэх үү Монгол. Би боломжтой гэж бодож байна. Энэ бол нэг удахгүй бол. Тэгээ тэр үе тэр мөнгийг одоо яаж төлөх юм? Одоо тэр гадаадын зээлдүүлэгчид тэр мөнгийг мэдээж буцааж авъя л гэж. Оросууд ч тэгээд нөгөө улс төрийн ямар нэгэн шалтгаанаар ч үгүй. Тэгээд тэгэлждэг тийм юм барууны орнуудад хийж тийм түүх байхгүй гэж бодож байна. Тэгэхээр одоо энэ өрийг одоо яаж төлөх вэ? Иракийг эзэлж авах гэж орохдоо засгийн газрын нунгасан, Саддам Хусейныг алсан. Тэгээ Иракийн үр дуу байхгүй болгонгуудаа өмнө бид нар зээлсэн байсан тэр өрөө байхгүй болгонгуудаа шинээр өрөнд оруулаад өөрсдийнхөө боол болгох нэг тэр технологи хэрэгжилж болж байна. Иймэрхүү жишээнүүдээр бас нэлээд байд юм билээ. Технический дефолт гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байна. Энэ бол тэр тухайн зээлийн өрийг үлдэж чадхаа боллоо гэсэн үг байхгүй юу? Тийм үү? Тэгэхээс бол бид нар бүрэн өрөөнөөс татгалцаад байна. Ер нь зүгээр энэ дээр бол холбогдуулаад идэхэд одоо чинь 2-3 хоногийн өмнөөс манай одоо нэг нэр дэвшигч яриад лээсэн. Тэгээд та нарыг өргөө болгоно гэж. Тэгээд бид нар чинь одоо манай халуун бол мэдж байгаа. Монгол одоо чинь төгрөгний баталгааны нэг хэсэг нь бол өөр байхгүй юу? Одоо миний харманд явж байгаа бол ингээд 10,000 төгрөг хин нэгний Монголын хин нэгний хүний тавьсан өөр байгаа байхгүй юу? Төлбөрийн үүрэг гэдэг чинь тэр байхгүй ойлгож байна. Төлбөрийн үүрэг гэдэг чинь банкнаас зээл аваад зээлийн одоо гэрэн дээр гарын шүүс зурхтаа зэрэг чинь тэр банкны өмнө тухайн тэр зээл авсан хүн төлбөрийн үүрэг өсөж байгаа. Тэр нь өөрөө мөнгө байхгүй юу? Барууных нь тийм болгоцсон байхгүй болно. Энд чинь тэгтээ зэрэг бол нөгөө олон асуудлууд бий энэтэй холбоотой. Тийм учраас Монголыг хэрвээ өнөөдөр бол Монголыг одоо чинь бүх хүмүүсийг өргө болгочдсон бол өнөөдөр бол Монгол төгрөгийн одоо юу гэдэг баталгаа бол ердөөсөө юу ганцхан Америк доллар л үлдэх нь шүү дээ. Тэр Америк доллар гэдэг бол манай одоо чинь энэ эдийн засгт эргэж байгаа мөнгөний бол одоо чинь нэг хэсэг нь тодорхой нэг хэсэг нь. Тэгтээ багахан хэсэг нь хамгийн гол одоо чинь баталгаа болж байгаа чинь өөр байхгүй хин нэгний өөр ойлгож байна уу? Ийм байх ёсгүй юм. Ер нь бол бид нар тусгаар тогтсон гэж манай одоо ялангуяа тэр неолибералууд их ярьдаг. Тий яриад идэг. Тэгээ бид нар чинь одоо чинь тусгаар тогтсон юм бол өөрийнхөө улсын мөнгөний хэрэглэхийн тулд чинь заавал хүүтэй хэрэгэлдэг. Тэгээд дэшээ энэ хүүн бол одоо зэрэг одоо их өндөр байдаг тийм үү? Ийм байх ёсгүй. Ер нь бол манайд ердөөсөө өөр тийм тэглэх боломжгүй. Ямар ч гэсэн энэ систем байгаа тохиолдолд ямар ч боломжгүй. Тий. Ер нь өнөөдөр бол хэрвээ тэгдэм бол Монголд одоо чинь нэрээ зөөрлөж хэлдэм бол төгрөг нь өөрөө байхгүй болчихно гэсэн үг байхгүй юу? Нөгөө мөнгө чи өөрөө нөгөө өр шүү дээ. Тийм мөнгө өөрөө одоо нөгөө фиат мөнгө гэдэг чинь өөрөө нөгөө одоо энэ мөнгөний банкнаас одоо энэ мөнгөний дэвсгэртийн оронд одоо дээр үед бол одоо алтаар ч юм уу тий оронд нь одоо төлбөрийн төлнөө гэсэн баталгаа одоо баталгаажуулсан баталгааны одоо өрийн бичгнээс төлсөн байлээ шүү дээ. Тэгээ одоо Америк доллар гэдэг чинь өөрөө бол үндсэндээ бол одоо өрийн одоо мөнгө тий долговый тенге гэдэг. Гэтэл одоо ингээд тэр одоо бид хин нэгний өр чинь нөгөө нэг хүний одоо ч авлага байгаа шүү дээ. Одоо банк нь одоо жишээлбэл өр тавьдсан байлаа гэж банкны хувьд тэр бол орлого тийм ээ. Тэгэхээр энэ өр банкны өр байхгүй болчвол банк маань авлагагүй болчихоор одоо мөнгө байхгүй. Яг мөнгө гэдэг чинь өөрөө ердөөсөө цаас болоод төгөрчөж байгаа байхгүй. Одоо нөгөө сонгуулийн үеэр нөгөө өр тэглэн гэж байсан чинь одоо мөнгө байхгүй болгоно гэж одоо яаж тэрийг ойлгохгүй байгаа улсууд нь тэгж яриад байгаа байхгүй. Нөгөө сонгуулийн үеэр нөгөө нэг тэгээ тэрийг одоо тодорхой хэмжээнд биелүүлсэн болохын тулд сая одоо тэтгэврийн зээл. Тий. Ер нь бол тэтгэврийн зээлийг тэглэн гэдэг чинь одоо яг тэр банкнуудын өмнө бол одоо чинь тэглэсэн гэж одоо тухайн хүний хувьд тэглэгдсэн байгаа. Үнэхээр тэтгэвэр авч ирсэн хүний хувьд. Гэвч тэр банкнууд чинь бол зэрэг тэр мөнгийг засгийн газарт нь хариуцуулчихж байгаа байхгүй гол нь. Тэр мөнгөнийг ойлгож байна. Банк бол ердөөс хизээч мөнгийг тэгэлдэг. Ягаад гэвэл банкны тэр үйл ажиллагаа бүх юм бол гагцхүү хүнийг одоо өрөнд оруулах гэж ажилладаг учраас энэ үрийг яг хаанаас гаргаж ирээд өнөөдөр бидний амьдралд ингээд зүгээр л байнгын хөвшмөл зүйл болгоцсон талаар мэддэг болгоцсон байна. Хөвшмөл зүйл байдаг юм шиг ийм амьдралын салшгүй зүйл болгоцсон юм шиг. Ер нь бол манай заавал одоо чинь төв банк байх ямар ч албагүй. Зүгээр энэтэй бол та нарт
одоо сонирхолтой хэлэхэд 1876 онд Эндрю Жексон гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч биш үү? Тэр чинь бол одоо яг энэ одоо урайгаар сонгуульд оролцсон. Ер нь бол төв банкийг бол устгах гэсэн ийм утгатай урайтай орсон. Тэгээ өөрөө ялсан. Тэгээд бол хамгийн гол нь улсынхаа мөнгийг гаргаж ижиж тэр банкны өмнө бол одоо чинь байсан бүх өрийг дарсан. Яг тэр үед бол Америк одоо чинь түүхэндээ анх удаа өргөө болж исэн байхгүй юу? Ер нь бол тодорхой хэмжээний өр байдаг. Тэр нь бол зөв хэрвээ манай улсын дотоод эдийн засгийн одоо ингээд тэр үйл ажиллагааг ажиглалтын бол дандаа намар бол манайхан нөгөө одоо чинь эдийн засгийн тэр өвөрмөц байдлаас нь болоод намар одоо чинь яг ургацаа хурааж авах гэдэг зэрэг мөнгөтэй болдог. Тэрнээс өмнө бол хавраас эхлүүлээд өрөөр явж байгаа л тэгээд авдаг. Энэ учраас ер нь бол аливаа улсын дотортлын тэр аж ахуй эдийн засгт нь бол тодорхой хэмжээний өр байдаг. Энийг бол одоо чинь одоо тийм операционны өр гэж ярьдаг л да. Энийг чинь үйлгээний өр гэсэн үг одоо чинь тийм үү? Гэвч одоо манай улсын яг оруулчаад байгаа өр бол 1992 оноос ингээд олон улсын валютын сан Дэлхийн банкнд ороод Дэлхийн худалдааны байгууллагад орсон чинь энэ гурван ард гурвууланд нь нэгдүгээр Америк гэж байгаа байхгүй юу? Хоёрдугаар Англи болж байгаа байхгүй юу? Ер нь бол одоо Британи гэж яриха боли. Энд чинь одоо нэг Уэльс, одоо Скотланд энэ чинь одоо яг Лондонгийн одоо юунд орцсон байгаа шүү дээ. Одоо хөршүүдээ бүгдийг нийслэж аваад нэгтгэхэд одоо чинь 1704 онд бол өөрснийг одоо Great Britain гэж нэрлэлсэн чинь энийг бас бид нар салгаж ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо биднийг одоо хуураад одоо энд нэг байсан ийм гинэн нөхдүүдийг ардчил гэж хэлээд, ардсан хувьсгал гэж хэлээд тэгээд үндсэндээ бол 2 жилийн дараа, жил гаруйн дараа болохтой зэрэг 1992 онд бол Монгол улсыг тэгээд оролцсон байж байгаа. Яг энээс эхлүүлээд ердөөсөө тэр бүх залингийн одоо бүх юмуд ирсэн. Тэр одоо Монгол улсын өнөөдрийн Монгол банкн дотор Улаанбаатарын нэг хэсэгт байрлаад Монгол хүсүүд дотор нь ажиллаад байхад одоо та нар Монгол банк гэж ердөөс итгэж болохгүй байхгүй. Хамгийн гол нь энэ банк хэний бодлого үйл ажиллагааг явуулдаг вэ гэдэг асуудлыг л тавих хэрэгтэй. Та нар давхан одоо надаар хэлүүлдэг баг мэдчихэж байгаа бох тийм үү? Энд чинь олон улсын валютынс Дэлхийн банкнаас л тэрийг удирдах байгаа. Одоо хувийн байгууллага. Тийм шүү дээ. Энэ чинь бол хувийн байгууллагагүй дээ. Америкийн одоо чинь төр захиргахдахгүй. Тэгээ манайхыг чинь 92 онд бол юм бол гай. Яг энэ цагаас эхлүүлээд ердөөсөө Монголын өр бол одоо чинь өнөөдөр одоо байнга өсөж байгаа. Бүр геометрийн прогресс өсөж байгаа. Манаас хайлаа ярьлаа шүү дээ. Тийм үү? Монгол төгрөг бий болж шинээр бий болох Америк доллар одоо шинээр бий болох хоёрын ямар ялгаа байна? Тэрийг та нэг хүмүүст бас мэдгүй хүмүүст нэг тайлбарлаад байна. Ер нь юу шүү дээ. Америкийн бол одоо чинь толгойн засгийн газар одоо та бүхэн одоо яг мэдж байгаа одоо коронавирустай холбогдуулаад Трамп одоо 1.2 триллион долларыг их найд гэсэн үг шүү дээ. Энэ чинь 1000 тэрбум гэсэн үг байхгүй нэг их найд гэдэг бол тэд нар болохтой чинь тийм хэмжээний юугүй байхгүй одоо чинь доллар байхгүй. Зүгээр тэд нар одоо тийм хэмжээний тооцоо хийж үзээд тийм хэмжээний зээл авмаар байна гэсэн тийм өрийн бичиг бичээд өгчөж байгаа. Чинь тэгэн гут нь Холбооны нөөцийн банк гэдэг чинь 12 банк байгаа хувийн эзэдтэй 12 банкны ард нь. Эдгээр чинь болохтой зэрэг бол тэр өрийн бичгийг нь аваад энэ өрийн бичгээрээ бол одоо чинь баталгаа болгоод одоо авах өглөг авах гэдэг. Өрийн бичиг гэдэг нь ойлгож байна. Одоо чинь надад ийм хэмжээний мөнгө бол хэрэгтэй. Бид нар ийм хугацаанд ингэж бол одоо чинь хүүтэн ийм нөхцөлтэйгээр эргүүлж өгнө гэсэн ийм өрийн бичиг өгөөд тэгээд тэр мөнгийг авчих. Тэгвэл тэдний бол одоо чинь өгч байгаа энэ доллар гэж бол мөнгө бол бас л оргоо хоосноос гаргасан бичлэлт байгаа. Ер нь тэгээд бол энэ асуудлыг маш одоо чинь тодорхой товчхон хэлье гэдэг юм бол энэ л байна л да. Монголд одоо мөнгийг яаж бий болгож байна гэж байна. Монголд ч юм болохтой зэрэг бол банкнд нөгөө заавал байлгах нөөц гэж нэг тийм мөнгө байгаа. Одоо тэр мөнгө болохоор юунаас бүрддэг өгвөл хүмүүсийн хадгаламж байгууллагын харилцагын үлдэгдлүүд байгаа. Тэгээд одоо өөр одоо чинь ер нь бол Монгол улсын эдийн засгт эргэж байгаа бэлэн мөнгөнүүд л гэж ойлгох хэрэгтэй. Энэ чинь бол ердөөсөө яг Монгол улсад эргэж байгаа нийт төгрөгийн эргэлтийн бол ердөөс 2-3 нь өсрээ 5% л байгаа байхгүй. Үлдсэн бол одоо чинь 90% нь оргуу хоосон зүгээр нэг банк дансан дээгүүр бол явж байгаа мөнгө байна. Бичлэлтүүд байгаа байхгүй энэ чинь. Ийм мөнгөөр бол бид нарыг ингээд оруулсан. Тэгээд одоо чинь Монгол улсын эдийн засгт мөнгө хэрэгтэй хүнд одоо цалин 50 тэтгэр засанд тавихын тулд чинь заавал Америк доллар гаднаас зээлж авдаг. Хэрвээ зээлж авахгүй бол ямар нэгэн одоо чинь байгалийн баялгаа зарж иж хятад зарж иж хятадаас одоо Америк доллар авдаг. Тэгээд тэргүүрээ болохтой зэрэг чинь одоо баталгаа хийгээд тэгээд одоо чинь Монгол төгрөгөө бол эдийн засгт оруулдаг. Ийм механизм. Тэгэхээр ингэж шүү дээ. Тэгэхээр эндээс юу ойлгож байна гэхээр
Монгол төгрөгийг бий болгохын тулд заавал Америк доллар худалдаж авах хэрэгтэй. Эсвэл зээлж авах хэрэгтэй. нөө яг үнэтэй Тэгэхгүй бол Монгол төгрөг шинээр гаргах бид нэр ирэхгүй. ирэхгүй. Америкууд болохоор шууд зүгээр тийм өрийн одоо бичиг засгийн газар нь гаргаж өгөөд холбооны нөөцийн банк нь шууд хэвлээд өгчдөг. Тий, хэвлээд. Тэгэхээр Монгол төгрөг бий болохын тулд заавал алт юм уу одоо юу гэдгийг бодит баялаг хэрэгтэй. Яг үнэ. Америк долларыг бий болгохын тулд одоо юу ч хэрэггүй л бол. Яг энэ юу ч хэрэггүй. Тэгэхээр Энийг л одоо би оргуу хоосноос мөнгө гаргаад байна гэж хэлээд байгаа шүү дээ. энэ чинь энийг чи бас хүмүүст их Хүн бол одоо чинь энийг бол халуун ягаад хүмүүс ойлгохгүй байна гэж энийг хүмүүс ийм байдаг гэдгийг төшөөлөхгүй байхгүй даа болно. Итгэхгүй байхгүй, итгэж чадахгүй байхгүй. Тэр нь үнэхээр тэр усуудыг бас ойлгож байна. Эдний одоо уурга зархим нь бол гацчихж байгаа байхгүй, ийм байж болохгүй гэж. Тэгэхээр энэ бол би ингэж бодож байна л да. Хэрвээ энэ бол одоо үнэхээр ийм юм бол энэ бол нэг юм төрлийн одоо татвар мөн үү? Одоо манай монголчууд Америкуудад одоо төлж байгаа. Яг үнэ. Бид нар бол одоо татвар биш байхгүй да. Эн чинь бол одоо тэр үндсэндээ бид нар 90 онд нөгөө одоо хүйтэн дайн бид нар чинь дайнд ялагдсан ус байхгүй да. Хэлвэ наа. Бид нар дайнд ялагдсан улс болохдоо зэрэг чинь ялангуяа одоо энэ англосаксууд энэ жууд англосаксууд бол эцсийн одоо юунд нь ортол бол одоо шулдаг ийм улсууд шүү дээ. Ер нь гараа чинтэй яг түүхийг нь бол үздэг юм бол тийм учраас яг энэ байдалд бид нар орчоо яваад байгаа байхгүй юу? Одоо та нар бол одоо энэ ялангуяа энэ телевизээр гарч байгаа энэ улсуудыг дандаа худлаа ярьж байгаа. Та нар одоо ойлгосон баг тийм үү? Худлаа ярьдаг одоо тухайн тэр хүнд бол мэдэхгүй байж болно тэр хүн бол. Гэхдээ гол нь тэр хүн чинь бол одоо мэддэг гэж хэлээд тэгэл одоо тэр юу гэж одоо Төгсгөлгүй арт түмний хуурах тэрийг одоо ч гэсэн зургатаар хийсээр хийсээр явж байгаа гэдэг бид нар чинь. Тийм учраас бол энийг үнэхээр бол мэддэг хүн бол үзэхийн арга байхгүй л дээ тэрийг бол хэцүү үнэхээр бол ягаад бол дандаа худлаа яриад байгаа нь ойлгогддог. Тэгээд тэрэн дотроос ингээд мэдхгүй хүнд бол айгүй гоё юм сонсогдоод. Гэхдээ тэр нэг жоохон хөндөй яг өөрт нь бол наалдах. Тэгтэл бол одоо чинь тэр усууд бас зөвл юм шиг яриад байгаа. Яг ийм байдал бид нар чинь 30 жил яваад ирлээ шүү дээ. Би бас нэг юм асуух. Энэ одоо манай Монгол улсад одоо ингээд 90 оноос эхлээд ингээд хоёр шаталтай банк систем байна шүү дээ. Төв банк, арилжааны банкуд гэх юм ээ. Энэ систем нь заавал ийм байх ёстой юм уу? Энэ хууль юм уу юм? Одоо манай одоо мэдрэг гэдэг нөгөө банкны одоо ассоциацийн Улаан хөгжлийн банкны захирал одоо хүмүүний Улаанбаал нөгөө нэвтрүүлэлд оролцсон би сонсож. Анх бид нар бол анх юу ч тэр ярилцсан дээр хэлж ийл л дээ. Бид нар бол анх 90 онд үнэхээр юу ч мэдэхгүй байсан. Тэгэл ийм байх ёстой гэж орсон. Яаж тэгж ярьж ийл л дээ. Тэгэхээр энэ үнэхээр яг ийм байх ёстой юм уу? Энэ заавал ингэж энэ арай өөр байх боломжгүй. Би арай түрүү хэллээ шүү дээ. Урд нь бол одоо чинь би мэдээж энэ дээр бол хэд хэдэн янзын хуулиуд байгаа. Хамгийн гол нь төв банк гэж юм бол байдгийн бол Монгол улсын одоо чинь эрхчгийн төлөө байдаг. Үнэхээр бол одоо Монгол улсын одоо их хурл шийдвэрийг гаргадаг. Шийдвэрийг гаргацсан байлаа гэхэд бол хэдийн хэмжээний мөнгө Монголын одоо эдийн засгт оруулах гэдгийг чинь хийдэг энэ ажил техник ажил гэдэг шүү дээ. Би гол нь нэг шийдвэрийг чинь одоо ямар нэгэн асуудал чинь хоёр хуваагдах нь шүү дээ. Хамгийн гол нь болохоор шийдвэр гаргах хэрэгтэй. Тэр шийдвэрийн дагуу хийж байгаа ажлыг л би техник ажил гэж нэрлэдэг байхгүй юу? Америкаас доллар авч ээж ингээд Монгол хөрөгтэй болох шаардлагатай болоод байдаг. Тэгэнгүүт чинь Америкчууд чинь болохоор за нөгөө нэг юм өөрийн бичиг хүчингүүтээ $1000 хэвлүүлчих юм байж. Жишээ болгож аваад. Тэнгүүтээ манад $1000 ингээд зээлээд төгрөг болгоод өгчдөг. Гэтэл чинь тэд нар зээлэхдээ ямар нэгэн тодорхой хэмжээний хүүтэй зээлчиж байгаа. Тэгсэн хэрнээ тэд нар яг Монголын зах зээлд болохоор чи $1000 зээлсэн хэрнээ тэгээ 1100 ч юм уу болгоод авах гэхээр Монголын зах зээл дээр нь 100 байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг юм хаанаас тэр $100 гаргаж өгөх вэ гэдэг дээр яг өрөнд орчод байгаа байхгүй. Арай нөгөө нэг жоохон хэлбэрчүүлж ойлгуул нэг ингэж тайлбарлахаар. Ер нь бол одоо чинь тухайн одоо нэг мөчийг зогсоогоод үзээ л да. Одоо өнөөдрийн одоо чинь одоо 5 цаг 00 минутанд хэвчээ зэрэг чинь Монголын эдийн засгт тодорхой хэмжээний мөнгө эргэлдэж байгаа тийм үү? А мөн яг тэр одоо чинь тэр мөнгөний бүгдээрээ хүүтэй байгаа. Тэр одоо чинь мөнгөний хүүн болох зэрэг яг энэ цаг минутанд Монголын энэ одоо эдийн засгт байхгүй байхгүй да гол нь тэр мөнгө нь өөрөө бий болоогүй байхгүй ойлгож байна. Тэр нь байхгүй. Тийм учраас чинь бол энийг чинь дандаа одоо чинь эн чинь бас одоо юу гэдэг энэ өрийг одоо банк өсгөж явах нэг дал механизм нөхгүй энэ бол одоо тэр чинь баг ингээд зүгээр цэвэр ингээд луур нь харагдаад байгаа байхгүй юу? $1000 өгчөөд тэгэнгუутаа 1100 авна гингүүт $100 өгөөг бид байхгүй угаасаа хевлээд гаргаж ирээгүй зүйлийг биднээс нэхэнгүүт Рейганы үед бол нэг бүр хуульчилж авсан байхгүй юу?
Тэр их чи одоо чинь $1000 өртөө байна над тийм үү? Тэгвэл бол одоо чиний зээлийн төлөх хугацаа тулаад ирнэ шүү дээ. Тэгэхдээ чи надаас бол $1100 зээлчиж байгаа байхгүй зээлчиж чинь. Дахиад тэгээд чи $1000 тэрүүгээр эргүүлээд хэлчихэж байгаа байхгүй. Тэгээд болохтой зүр чи одоо бол урд нь $1000 өртөөсөн бол чи $1100 өртөө болчихж байгаа байхгүй. Ийм л одоо механизм юм. Тэгэхээр тэрийг одоо манайч нөгөө ажилуулдварлгүй болсон болохоор одоо тэрийг төлөхийн тулд дахиад зээл авна. Тэгэхдээ 1100-аас илүү их зээл авна. Тийм. Одоо тэгээд бас нэг зүйл байна л да. Одоо манай иргэдийн одоо бас нэг одоо хүн болгоны одоо үл одоо тийм ипотекийн зээл ер нь одоо хэрэглээний зээлтэй хүмүүс байгаа шүү дээ. Өдөр одоо банкны хүүгээр одоо олон жилийн хугацаанд бүр хэд нугарж яах гэдэг байгаа шүү дээ тийм. Гэтэл одоо нөгөө хүүг багсгая гэхээр энэ арилжааны банкны одоо энэ удирдлагууд чинь бид нэр иргэдийн мөнгийг одоо цуглуулахын тулд хоорондоо өрсөлддөг юм аа 13 банк. Хоорондоо өрсөлдөхийн тулд хадгаламжийн хүүгээ өндөр болгосон одоо иргэдийн мөнгө татдаг юм. Тэгээ мөнгө татахын тулд өндөрсгдөг учраас ингээд цаашаага зээлийн хүн бас өндөр болохоос аргагүй гэж тайлбарлаж байгаа байхгүй. Хэрвээ энэ өрсөлдөөн байхгүй одоо жишээлбэл улсын ганц банк байдаг байсан бол өрсөлдөөн байхгүй тийм ээ. Тэгэх юм бол энэ хүүг гэж өсгөх шаардлагагүй болчихно тийм хадгаламжийн. Тэгвэл хүү тэгж өсгөх боломж шаардлагагүй эсвэл тэгж бууруулах боломжтой тийм ээ. Гэхдээ энэ бол мэдээж одоогийн банкнууд зөвшөөрөхгүй тийм ээ. Ягаад бол одоогийн банкнууд чинь ийм байдлыг одоо мэдээж байр сууриа алдахыг хүсэхгүй тийм ээ.